Бид ямар орчинд байгаа нь чухал биш. Харин тухайн орчинд дасан зохицох бидний хандлага чухал юм. Зарим хүн хичнээн таатай орчинд байлгасан ч үргэлж гомдолдог. 99 шуудаа тариатай хүн, ганц шуудаа тариатай хүний тэр ганцад нь шунана гэдэгтэй л адилхан. Талархаж мэддэггүй, сэтгэл хангалуун байж чаддаггүй болохоор өөрөөс нь хамаагүй зовж байгаа хүмүүсийн аз жаргалыг ч хүртэл булаах гих мунхаглал үйлддэг олон хүн байдаг. Гэвч Бурханд итгэдэг христчин хүмүүс бол Бурханы хүүхдийн хувьяар энэ дэлхийн түр зуурын зүйлсэд нүд унгах ёсгүй. Харин ч мөнхийн зүйлсийг тесэн ядан хүлээж талархаж амьдрах ёстой юм. Талархах үгсээр тахил өргөдөг хүмүүсийг энэ дэлхий дээр Бурханы шин гэрээг хамгийн сайн ухаарсан хүмүүс гэж хэлж болно. Колоссай 3 дугаар бүлгийн 15 дугаар ишлэл. 3 дугаар бүлгийн 15 дугаар ишлэл. Христийн амар тайван зүрхийг чин захираг. Үүний тулд та нар нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархагтун. Библиэд биднийг итгэлтэй үйлдэл хийхийг уриалсан олон ишлэл байдаг ч Колоссай 3 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлд талархагтун гэж онцлсан байна. Өнөөдөр ч та бүхний дунд итгэлийн амьдралаар амьдрахдаа гомдоллож, дургуйцэж, бусдыг буруутгаж амьдардаг хүмүүс байдаг. Гэтэл таагүй нөхцөл байдалд, гоморхох хэмжээний байдалд байгаа хэрнээ бүх зүйлийг талархах зүрх сэтгэлээр хардаг хүмүүс байдаг. Харин ч зарим нь та ийм нөхцөлд өөр чинь хүрэхгүй байна уу гэж асуух тохиолдол байдаг. Бидний хувьд бол энэ дэлхийн түр зуурын зүйлсэд л анхаарал байдаггүй. Бид мөнхийн ирээдүй рүү тэмүүлдэг. Тиймээс иймэрхүү зүйлс биднийг огтхон ч зовоодоггүй. Эдгээр нь биднийг зовоох хүчин зүйл биш учраас бидэнд ийм нөхцөл байдал өгсөнд нь Бурханд талархаж, эдгээр нөхцөл байдлыг даван туулахад маань тусалдагт нь Бурхандаа талархах ёстой.